Бүгдээрээ хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв мөнх алдар. Библийн ишлэл 1-р Петр 1:18-аас 19. Ингэхдээ та нар эцэг өвгдөөсөө өвлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устгах зүйлсээр бус харин гим зэмгүй бөгөөд толбгүй хурганы адил Христийн үнэт цусаар золигдсноо мэдэгтүүн гэж. За хамтдаа залбираад эхлэе. Баярлалаа аваа. Тэгээд би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэг өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг засаж залруулаач гэж залбирч байна. Амен. 1961 оны улирлын тоглолт гайхалтай болсон бөгөөд би энэ үеэр бейсболын дэмжигч болсон юм аа. Сонино авахаар өглөө бүр шуудангийн хайрцаг руу явдаг болж спортын хэсгийг нь гаргаж ирээд онооны үзүүлэлтийг нь уншдаг байваа. Тэр үед Нью-Йорк Янкис багийг улс даяараа Микки, Рожер, Марис хоёрын гүйлтээр харьцуулан бичдэг байлаа. Энэ хоёр тамирчин миний анхаарлыг их татсан байлаа. Марис үүрэнд гүйж ирж хожил байгуулсан ч Микки миний баатар байв. Түүний хүчтэй цохилт хөдөлгөөн мөн ховийн үзүүлэлт нь үнэхээр биширмээр. Харин том болох тусам би Микки олон буруу шийдвэр гаргаж байсныг ойлгосон юм аа. Амьдрал нь завхарч 40 жил архи уснаас болж хүрч чадах байсан амжилттай тэр хүрч чадаагүй бөгөөд оюун санаа нь цэлмэг байсангүй. 1994 онд тэрээр үүнийгээ ялан дийлж амьдралдаа дутуу байгаа нэг зүйлийг ойлгосон юм аа. Тэр 1995 онд илэгний хорт хавтартай гэдгээ мэджээ. Тэгээд өмнө нь нэг багт байсан найз Бобби руу залгаад өөрийнх нь төлөө залбирч өгөхийг хүссэн байна. Дараа нь Бобби Миккиг эргэж очиход нь Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авснаа хэлжээ. Микки өөрт нь хамгийн их хэрэгтэй байсан гмийн уучлалыг ийхүү хүлээн авсан байна. Ийхүү тэр спортын ертөнцид байгуулж байснаасаа ч илүү агуу ялгалтыг байгуулж чаджээ. Миккигийн оршуулгын ёслол 2000 гаруй хүн оролцсон бөгөөд Бобби үг хэлэхдээ зөвхөн хоёр төрлийн хүн байдаг. Христэд тийм гэж хэлдэг, мөн үгүй гэж хэлдэг гэж хэлсэн байна. Микки Есүст итгэсэн шийдвэрээ тэн үүрэл үгээ гүйсэн бөгөөд ийхүү мөнхийн алдрын танхимд орж чадсан юм аа. За Библийн ишлэл Луг 18:9. Өөрсдийгөө зөвхт хэмээн өөрсдөддөө бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан энэ сургаалт зүйлийг альтваа. Хоёр хүн залбирахаар сүмд оржээ. Нэг нь фарисей, нөгөө нь татвар хураагч байж гэн. Фарисей хүн зогсоод өөртөө залбиран Бурхан таньдаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг залхай, шудраг бус, завхай биш. Энэ татвар хураагчч биш. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг гэвэ. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэр өөд харч зүрхлэлгүй, харин цээжээ дилсэн байж Бурхан минь нүгэл намайг өршөөгөөч гэвэ. Би та нарт хэл, фарисеин биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ хариу. Учир нь өөрийгөө өргөмжилдэг бүгд номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгахсад өргөмжлөгдөн гэвэ. Амен. Тэгээд эзний үг үргэлжлүүлэн та бүхэнтэй ярих болтугай. Бурхан ивэг.